За тэгэхээр та бүхэнд өнөөдөр Монгол төдийгүй дэлхийн түүхэнд ярих тус хэмжээний маш том хулгайн түүхийг ярьж өгөх болно. За энэ ямар түүх вэ гэхээр Монголын ард түмний татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвийн хөрөнгөөр 36 жилийн хугацаанд 26 удаагийн геолог хайгуулын үр дүнд бий болсон 5 толгойн бүлэг ордын өрөм хэмээгддэг ухаан ходог хэмээх орд газрыг Монголын улс төрчид тэгээд бизнесийн бэлгэлийнхэн хэрхэн яаж хулгайлсан бэ гэдэг маш ностой асуудлыг бас холбогдох баримтын нам та бүхэндээ үзүүлэх болно. Ухаан ходог ордыг хулгайлсан нь. За тэгэхээр энэхүү яриа эхлэхийн өмнө ер нь энэ 5 толгойн орд газар гэж яг юу юм бэ? Хизэнээс энэ орд нээгдсэн бэ гэдэг үг түүхэн та бүхэндээ бас ярьж өгөх зүйтэй байхаа. За 1850-ад оны дундуур Түшээд хаан аймгийн Түшээд цэцгийн хошуу тухайн үеийн нэртэй тэр шүү. Одоогоор бол Өмнө Говь аймгийн Тогтцын нутаг дэвсгэрт амьдардаг байсан нутгийн ард иргэд тарганы дошин дээрээс хар өнгийн шатамхай чулуулгыг олсон. За энэ нь болохоор чулуун нөөс буюу маш өндөр ичдэгтэй нөгөө ган хайлуулахад ордог, нөгөө металл хайлуулахад ордог тэр өндөр ичдэгтэй нөөсний анхны илэрсэн байсан юм лээ. Энэхүү зүйл нь шатамхай юм байна, түлж болох юм байна гэдгийг мэдчихэд асаагаад үзсэн чинь тэр нь ерөөсө цай чанахын зууртал нөгөө нутгийн ард иргэдийнх нь тулгыг хайлуулж хэмжээний тийм хит өндөр ичдэгтэй байсан учраас бол ард иргэд бол ашиглаагүй. Харин ийм өндөр ичдэгтэй шатдаг ийм зүйл байна гэдгийг бол тухайн үеийн урчууд, дарагчууд тийм ээ нөгөө монголчууд ч нэг алт мөнгөөр янз янзын эд зүйл уралдаг шүү дээ, маш гоё урлагийн бүтээлүүд. За дээрэс нэмээд бас төмөр хайлуулах, гулзайлах тийм эрэл тэрцээнд энэ бол маш сайн тохирох юм байна гэдэгт уран дарагчууд нь ашиглаж эхэлсэн байдаг юм билээ. Дархны хэрэглээндээ гэсэн үг. За ингээд говь нутгаас нэг ийм өндөр ичдэгтэй ийм нүүрс гараад байна. Үүнийг уран дархан ихэд онцгой тохирч байна гэдэг зүйл нь маш хурдтайгаар ингээд харсаар гад олон тооны дарагчууд ийш нь тийш нь зөөж тэмээ өсгөр тээвэрлэж ашигладаг болсон. За тэгээ ингээд ашиглаж явцад 1906 оны үед энэ ярианд явцаар гад Бээжинд очижсэн байгаа. За тухайн үед бол Монгол улс Чин гүрний иршээлд байсан. За Манж Чин гүрний эзэн хаан нь болохоор Бадаргуулт төр гэдэг хүн байсан. За тэгээ Бадаргуулт төр хаан Монголын говьоос өндөр ичдэгтэй нүүрс олдсон байна гэдэг мэдээг авангуудаа тэр даруй Монгол руу бол илчилгээгээд за тэр илрээд байгаа тэр ард иргэд төлөөд байгаа тэр нүүрснийх нь дээжээс аваад ирээ гэд тусгай элчийг томьёож явуулсан байдаг юм байна лээ. За гэтэл энэ болохоор маш ностой асуудал. За яагаад вэ гэхээр хэрвээ тэр Монголын говьд байгаа тэр нүүрс нь онцгой чанартай, онцгой ичдэгтэй гэдгийг мэдчих юм бол Манжин хааны зүгээс энэ эрх хүчтийн зүгээс Монгол руу маш их хэмжээний хүн хүч хөсөг унаа тэрэг явуулаад тэр нүүрсийг нь олборлож говийн тэр онгон дагшин газрыг нь онц их хэмжээгээр сүйдэх түүхийг ийм аюул байсныг за тухайн үеийн бас Монголын язгууртан мандатанд бол олж мэдээд урьдчилан сэргийлэх ажлыг бас хийсэн байдаг юм аа. Энэ ажлыг хийсэн хүн хэн бэ гэхээр Түшээд хаан аймгийн чуулганы дид дарга гэж байна. За тэгээд Түшээ гүн Чагдар жав гэдэг ноён бүр өөрийнхөө ань насаараа дэнчин тавиад өөрийнхөө гэр бүлээрээ дэнчин тавьж хагаад Манжин хааны зарлиг тушаалаар ирсэн хичээг нь бүр төдөлзүүлэх тийм зарлиг тушаалыг гаргаад загтал бичээд тэр хүнд ямар ч нүүрс өгөхгүйгээр буцаасан байдаг. За ингэснээрээ Чагдар жав ноён 5 толгойн орд газрыг хамгийн анх гадаадын иршээлээс аварч хамгаалах ажлыг хийж чадсан түүхийн сурвалж бичгтдээс үлдсэн байдаг юм байна лээ. За ингээд 5 толгоогоос илэрсэн тэрхүү өндөр ичдэгтэй нүүрсийг бол Монголын ард иргэд бас нэлээд сайн мэддэг болсон. Тэр тусмаа уран дарагчид бол маш ихээр мэддэг болчихсон. Ингээд өөрийнхөө чадал хэмжээндээ тааруулаад тэмээ өсгөр ингээд тээвэрлээл нөгөө уран дарахныхаа ажилдаа ашиглаад байсан. За ингээд 1936 онд Монгол бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар 5 толгойн орд газрыг албан ёсоор төрийн мэдэлд аваад уг ордыг бол цааш нь ашиглаж эхэлсэн байдаг. За 1957 онд ер нь энэ орд газрынхаа яг нөөцийг нь албан ёсоор тогтооё. Ер нь яг шинжлэх ухаанчаар хандъя гэдэг үднээс хайгуулын хамгийн анхны хайгуулын ажлыг бол хийж эхэлсэн байдаг юм байна лээ. Ингээд ашиг насны газрын тосны газраас гаргасан энэхүү албан ёсны мэдээлэл дээрээс та бүхэнд хэлж өгье л да. 5 толгойн бүлэг ордын хамгийн анхны хайгуулын ажлыг ингэсэн байгаа. Сов Монгол Металл гэдэг компани Оросын холбооны улсын Ишклаев гэдэг тийм геологчоор ахлуулсан ажлын хэсэг нь
чулуун нүүрсний 5 толгойн ордын урьдчилсан хайгуул эрэл үнэлгээний ажлаа гэдэг 1957 онд хийсэн. За ингээд цаашлаад 1969 онд галт төсвөртэй хайлт муутай шавар эрэлийн хайгуулын ажил. За 1970 онд 5 толгойн хайлт муутай Нангжингийн ордын урьдчилсан хайгуул. За 1976 онд 5 толгойн ил уурхайн өргөтгөлийн техникийн төсөл. 1978 онд чулуун нүүрсний 5 толгойн ордын наривчилсан хайгуулын ажил. 1979 онд чулуун нүүрсний 5 толгойн ордод геофизик эрэлийн хайгуулын ажил. За 1982 онд Коксчих нүүрсний 5 толгойн ордын эрэл үнэлгээний ажил болон гүтгэний эрэл хайгуул. За 83 онд 5 толгойн орд газрын газар доорх усны эрэл хайгуул болон шавар гүтгэний эрэл хайгуулын ажлууд. За 84 онд 5 толгойн үйлдвэрийн равины усан хангамжид зориулсан онгийн гол улаан нуурын хотгорт хийсэн эрэл хайгуул болон 5 толгойн цанх баруун урт хэсэгт урьдчилсан хайгуул геологийн зураглалын ажил. За 86 онд 5 толгойн үйлдвэрийн равины усан хангамжийн зориултаар газар доорх усны хайгуул. 87 онд 5 толгойн үйлдвэрийн равины зайрамхтын хэсэгт газар доорх усны хайгуул. За 88 онд 5 толгойн цанхид наривчилсан хайгуулын ажил. 89 онд 5 толгойн чулуун нүүрсний зүүн цанх Бортег ухаан худгийн урьдчилсан хайгуул. Тэгэхээр энэ Бортег ухаан худгийн урьдчилсан хайгуул наривчилсан хайгуулын ажлыг 1989 онд хийж дуусгасан. За 1993 онд 5 толгойн ордын цанхын зүүн хэсэгт наривчилсан хайгуулын ажил зэрэг нийтдээ 36 жилийн хугацаанд 26 удаагийн маш том геологийн ажлыг хийсэн. Үүний үр дүнд 5 толгойн бүлэг тэр 6 том ордыг зургуулan орд нэгээд тус бүрдэн нөөцийг тогтоогоод нийтдээ бол энэ ордонд 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ланжгах том Монгол дэлхий дээрх том орд байна гэдгийг бол албан ёсоор улсын төсвийн хөрөнгөөр нэг үгээр хэлбэл дотоорчлогч та бидний мөнгөөр хийж илрүүл тогтоосон юм байна лээ. За тэгэхээр энэхүү энэ хайгуулын энэ ажлуудыг харж байхад та бүхэнд бас нэг 4 онцгой зүйлийг онцож хэлэх ёстой. За тэр нь юу вэ гэхээр энэ 5 толгойн орд газарт монголчууд нүүрс байдаг гэж бодоод байдаг. Тэгээ нүүрсийн зөөгөө зараад байдаг. За гэтэл яг энэ хайгуулын үеэр 3 өөр бас эрдэс баялаг байсан. За нэгдүгээр нь юу вэ гэхээр гүлтгэний ламжгар том орд байсан. За гүлтгэн гэдэг нь юу вэ гэхээр байгальд нэг тийм хард файл нэг цагаан цайвар өнгөтэй нэг цагаан өнгөний чулуулаг байдаг нэг хялтгансан ийм чулуулаг хэлбэр оршдог юм зүйл байдаг. Энэ гүлтгэнийг юунд ашигладаг вэ гэхээр барилгын материалыг хийхэд бүр тэр барилгын материалын янз янзын шахмал тийм чулуун гэдэг зүйл байдаг. Тэгээд гипсэн ханууд байдаг. Энд хамгийн гол орц найрдах нь байдаг. За хоёрдугаар болохоор өндөр чанартай сүүлийн үед энэ Монголд байгаа маг цемент, мон цемент, хөтөл цемент гэдэг энэ өндөрч дэлхийд дахинд зөвшөөрөгдсөн тийм стандартын цемент хийхэд ордог хамгийн гол орц найрдах нь бас гүлтгэн байдаг. Энэ чинь нэг үгээр хэлэх юм бол бас нүүрсээс дутхааргүйгээр маш их хэмжээний ашигтай байгалийн баялаг байна шүү дээ. Дээрээс нь нэмээд эрдийн эрүүл мэндийн хэрэглээнд та бидний хамгийн сайн мэдгээр гипс хүмүүс гар хөлөө хугацаараа гипсдэг шүү дээ цагаан өнгөний зүйлээр. Энэ болохоор 90-с дээш хувийн агуулгатай гүлтгэн чинь өөр ингээд усан нэг уусгаад нутглаад усан уусгаар ийм хатуу барьцантай ийм зүйл болдог ийм онцгой материал байдаг. Тэгэхээр гүлтгэний маш том орд байна гэдгийг энэ тайлангийн тогтоочихсон. За хоёрдугаар том нөөц нь юу гэдэг вэ гэхээр энэ 5 толгойн хайлт муутай шаврын ажил гэдэг. Тэгэхээр энэ хайлт гэдэг нь болохоор энэ хайлах чадвар маш муутай гэсэн. Тэгээд дээрэс нь энэ дулааны цахилгаан станцууд энэ Монголын ТЭЦ 3, ТЭЦ 4, ТЭЦ 2 юм тий. Ингээд 4-5 мянган хийм халдаг энэ зүйлд хайлдаггүй. Дээрэс нь нэмээд энэ ган хайлуулах буюу 7-9 мянган градусын халуунд бас хайлдаггүй. Тэр том 100-ыг хийхэд яг дотор нь ордог хамгийн дээд зэргийн хамгийн өндөр чанартай ийм маш том шаврын орд байна гэдгийг энэ хайгуулаас тогтоочихсон. Тэгэхээр энэ 5 толгойд чинь ганцхан нүүрс биш гүлтгэн байсан юм байна, шавар байсан юм. Тэгээд дээрэс нь нэмээд 2 тэрбум тонн коксчих нүүрс буюу хамгийн дээд зэргийн нүүрс. За тэгээд 4.4 тэрбум тонн хагас кокс чанартай энэ Бортегийн орд. Ийм нөөц үнэтэй тогтоочихсон байна. Тэгэхээр ийм том 3 том баялаг
ийм эрдэс баялагтай ийм орд байгаа учраас энийг бол зүгээр ингээд нэг ухаад ингээд ашиглах биш ээ. Энийг бол шинжлэх ухааны үндстэйгээр маш одоо боловсронгүй байдлаар ашиглая гэдэг нь тез техник эдийн засгийн үндэслэлийг 1990 онд одоо боловсруулж дууссан байгаа техник эдийн засгийн үндэслэл нэмж хийж байна. Тэгээд энэ Петров гэдэг одоо Оросын одоо эрдэнтнэр ахлуулсан Иванов, Илинкин гэдэг энэ гурван хүний ахлуулсан энэ 1990 онд энэ Ленинградд хийж дуусгасан энэ тайлан дээр юу гэдэг вэ гэхээр энэ 5 толгойн орд газрыг хамгийн багадаа 10,000 хүнтэй ихтэй хот байгуулах ёстой гэсэн. 10,000 хүнтэй хот. Одоо энэ манай Эрдэнэ шиг, Дархан шиг энэ Оросууд ч нөгөө уул уурхайн ажлыг хийхдээ дандаа хот байгуулж идэг чинь та бүхэн бор өндөр дээр очсон бол бас том хот байж идэг. Одоо тэр нөгөө ураны мардан ордог чинь Эрдэс гэдэг бас нэг хот байж идэг. Юун дээр Хинтээ аймгийн тэр нэг ямар бэрх тосгонд чинь хүртэл одоо тэр нэг Жоншны үйлдвэрийнхэнд бол бас маш гоё тийм орон сууцтай хот, сургууль цэцэрлэгийн нийт бүтээн шийдвэрийн хот байдаг. Гэхдээ энэ 5 толгойн орд дээр болох бүр 10,000 хүнтэй буюу маш том хотыг байгуулах зүйтэй юм байна гэж үзсэн. Ингээ хотын тезүг хийсэн. Тэгээд энэ том хэмжээний хот байгуулахын тулд мэдээж маш их хэмжээний ус хэрэг болно. Тэгэнгүүт гүний усны хайгуулыг нь удаа дараалан хийж тогтоогоод гүний ус багтай байна гэдэнгүүт тэр 70 км-ийн цаанаас тэр одоо нэг ангийн голоос их хэмжээний усны одоо нөөцийг олж идэрч татаад ашиглах нь ёстой юм л үзсэн. Дээрээс нэмээд энэ нүүрсийг түүхийгээр ингээд олборлоод гаргаад хаях биш. Энийг зайлшгүй баяжуулах ёстой юм байна хэмээн одоо баяжуулах үйлдвэрийн тезүг хийчихсэн байдаг. Тэгээд одоо манай энэ 5 толгойн ордыг ашиглахдаа маш муухай сэтгэлгүй ханддаг тийм ээ. Хөрс суулж яана гээл бүр өстө талт амар том уул та бүхэн очиод харсан харах байх. Тэнгэрт баар тулахаар амар өндөр уус зүгээр л овоолол хайчихсан байхгүй. Гэтэл энэ тезүгээр энэ 5 толгойн орд газар яаж хийх ёстой байсан бэ гэхээр тэр том уулыг зур овоолж хаях биш. Тэндээс нь эхлээд тэр нэг тэр хайлт муутай шаврыг нь ялгаад нэг талд нь шаврын үйлдвэр. Тэрийг нь одоо боловсруулад дэлхийд дахинд одоо энэ уурын зух ашиглаж дэлхийд дахинд тоглолтын зүйлс зарах. Дараачаар нь энэ гүлтгэнийг нь зүгээр ингээ овоолоод хаях биш. Гүлтгэнийг нь тусны ялгаж аваад ингээ цементийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэр, ингээ дагалдах үйлдвэр гэж ингээ дахиад тусна байгуулах. Ингээд ялгаж аваад шороогийн тусны ялгачингуудаа сүүлд нь тэр нүүрсийг нь олборлох ажлыг ингээд энэ 4-5 юм уу шаттай. Ер нь бол Монгол улсыг бол одоо ирээдүйд одоо энэ Дархан шиг одоо Эрдэнэ шиг ийм том хот байгуулах ийм гайхалтай ажлуудыг хийсэн боловч энэ тезэг боловсруулсан боловч харамсалтай нэг ажил бол ажил хэрэг болж чадаагүй байдаг юм лээ. Энэ 5 толгойн орд газрыг одоо тэр хамгийн анх 1850 онд илрээд одоо 1936 он төрийн хамгаалтанд авснаас тэгээд 1957 оноос хойш яг одоо шинжлэх ухааны үндэстэй хайгуул ажлыг хийхдээ 1991 оны итгэл цэвэрлэлээр гэж байна. 47 сая 118,270 төгрөгөөр улсын төсвийн ийм их хөрөнгөөр энэ том ордыг чинь илрүүлсэн байдаг юм билээ. Тэгээд нэгэнт улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн учраас өөрөөр хэлбэл татвар төлөгч Монголын ард түмний иргэдийн хөрөнгө мөнгөөр илрүүлсэн учраас энэ орд маань өөрөө ямар ч маргаангүйгээр ямар ч одоо маргах зүйлгүйгээр Монгол улсын төрийн өөрөөр хэлбэл Монголын ард түмний өмч болох учиртай ард түмний байх ёстой ийм орд юм аа. Ийм том стратегийн орд юм аа. За гэтэл энэ ордыг бизнес улс төрийн бүлгэлтийнхэн одоо маш ноцтойгоор маш аимшигтайгаар хулгайж авсан одоо зүйлийг нь одоо та бүхэнд ярьж өгнө. 5 толгойн орд газар хулгайлагдсан юм. 36 жилийн хугацаанд улсын төсвийн одоо 41 сая төгрөгийг зарцуулан байж тогтоосон энэ том орд газар маань харамсалтай нь одоо хулгайч, луйварчид одоо за төрийн эрхийг барьж исэн хэсэг бүлэхгүй хүмүүсийн буруу болохын үйлдэл болмоос гараас гар дамжин зарагдчихсан байдаг юм аа. За тэр түүх одоо хизээ хийсэн бэ гэдгээр 1996 оны сонгуульд одоо Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал-демократ намын одоо хамтарсан эвслэл одоо 50 суудлаа авснаар олонхож засгийн газараа байгуулснаас эхэлсэн байдаг. За тухайн үед ерхий сайдаар бол мэд сайхны инх сайхан томилогдсон. За инх сайхан томилогдонгуудаа ямар ажил хийсэн бэ гэхээр ашигт малтмлын тухай хуулийн анхны одоо төсөл нормыг боловсруулад 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдөр батлуулж за уг хууль нь 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. За энэ хууль батлагдахаас яг 7 хоногийн өмнө буюу 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нөгөө мэд сайхан инх сайхан гэдэг ерхий сайд чинь
одоо дугуйн жаргал сайхан гэдэг одоо маш нооттой, маш асуудалтай нэг хулгайчийг Башигт Малтмуулын хэрэгжлэх газрын анхны дараагаар томилсон байдаг. За яагаад би хулгайчиг гэж хэлсэн бэ гэхээр энэ хүн одоо жоохон ямар буруу болохоо үлд хийснийг нь одоо та бүхэндээ бас нэг сурвалжийн одоо яриагаар хүргье. Дугуйн жаргал сайхан гэдэг хүн байгаа. Хүмүүс хужааж байгаа гэхээр мэддэг дээ. Би бол энэ хочийн зохиогоогүй шүү дээ. Ягаад ч хужааж байгаа гэдэг очтой болцсон нөхөр үлээ. 97 оны 5 сарын 30-ны өдөр нэг сайхны гар үсгтэй тогтоолоор энэ хүн Ашигт Малтмуулын газрын дарга болоод 2004 оны 12 сард луу болдыг дарга болох хүртэл ингээд 8 жилийн ажлыг хийсэн. Арчис намын үед томилогдоод Ардын намын намбарын их үед 4 жилийн ажил хийсэн. Тэгээ энэ нөхрийн гараар Монголын социализм үед хийсэн бүх орд алга болсон. Макийг Нэмташирт 5 толгойг өөртөө. Гэхдээ бүр амар угуйцтэй. Улсын төсвийн хөрөнгөөр ганцхан 5 толгойг ордог идэвхжүүлээгүй шүү дээ. Маш олон орд байдаг. 40-од одоо тийм орд байдаг. Тэгэхээр тэднийг бүгдийг нь зочиолоод дээш нь тийш нь ингээ хүмүүс тараах ажил эхлээд хуйлаа баталчаад дараа нь хулгайгаа хийчихсэн байдаг. Хулгайг нь хийх ажлыг болохоор жаргал сайхан гэдэг саяны нөхөр хийсэн. За энэ нөхөр хийхдээ бүр одоо 6.4 тэрбум тонн одоо нүүрсний нөөцтэй дээрээс нь нэмээд одоо өндөр чанарын шавартай гүртгэнтэй энэ том ордыг өөртөө авчихсан байх боддоо 1999 онд шүү дээ. Бүр арай тэнд байгаа ч. Энэ хужааж байгаа гэдэг хүн 2004 онд ажлаасаа аль биесээ чөлөөлөгдсөн. За чөлөөлөгдсөнийхөө дараа энэ хүн ямар ажил хийсэн бэ гэхээр нөгөө энэ одоо арт түмнээс нууцаар хулгайж өөрийнхөө нэр дээр авсан 5 толгойн бүлэг ордоо тэр чигээр нь тухайн үед одоо улсын хурлын гишүүн үйлдвэр холбооны сайд дээр ажиллаж исэн Сүү Батулдад шилжүүлээд өгчихсөн байдаг юм билээ. За өгчихсөн ч гэж юу байх вэ? Зарчихсан л байхгүй да тэр мөнгө төгрөгөөр цаагаараа авсан байл. За тэгээд Сүү Батулд тухайн 5 толгойн бүлэг ордыг энэ хужааж байгаа гэдэг хүнээс шилжүүлж авсныхаа дараа бол эргэлтэнд оруулахад бол чадаагүй. Угаасаа тийм хэмжээний хөрөнгө бүтэнд өөрт нь байгаагүй. Тэгэнгүүтээ өөрийнхөө тэр эзэмшижсэн тэр бүхэлд нь эзэмшижсэн 5 толгойн одоо нэг арт түмнээс хулгайж авсан 5 толгойн орд газраа дахиад цааш нь дамжуулаад Energy Resource компанид зарчсан. Зарчсан гэдэг нь би бол хэлээгүй шүү. Тэгэхээр одоо тухайн одоо 2011 онд одоо Сүхбаатарын Батулдыг бүр тээлтэнд оруулж тухайн үед бас нэлээд хөрхөнд уйлан болж исэн одоо маш нас сонирхолтой бас нэг улсын хурлын чуулганы хуралдааны нэг хэсгийг та бүхэндээ бас эргэн нэг сануулъя. Өнөөдөр бүгд тэр оюутлогоо 5 толгойг ярьж байгаа. Оюутлогын гэрээ буруу замаар будаа тэгээд явж байгааг мэдж байгаа. 5 толгой гэсэн чинь нөгөө том 5 толгой хөдөлдөггүй. Жижиг 5 толгой нь болохоор юм болоод яваад байдаг. Яагаад ингэж байгаа юм бэ? Хувийнх нь яваад хувьсгалынх нь хоошоо яваад байдаг нь ямар учиртай юм бэ? Ерхий сайдаа энэ таны бодлого. Дээр нь 5 толгой ордын лиценз таны 100% мэдлэг компани дээр нэр дээр байсан. Одоо тэгэхээр та энийг өөр компани дээр Energy Resource MCS-ээр шилжүүлсэг шилж байгаа. Та тэнд одоо хувь эзэмшиж байгаа юу? Үгүй юу? Та өөрийнхөө тэр 5 толгойн лицензээ тэдний компанид бэлгэлсэн юм уу? Зарцсан юм уу? Зарсан бол хэдэн төгрөгөөр зарсан юм бэ? Төрөөс төрсөн төр бомтон гэж байгаа шүү. Шалгаж үзэх асуудал юм. Харин бизнесээ хийснээс хойш 2000 оноос хойш надтай холбоотой асуудал гаргаж ирээд тавьчаар. Харин зарим хүмүүстэй яриад байгаа хүмүүстэй холбоотой асуудлууд нэлээд байгаа шүү гэдгийг анхааруулъя. Таны эмзэг асуудал хүнсээ та их сандарч байгаа шиг байна. Тэгээ та миний гол асуултанд хариулсангүй л дээ. Би эсэж 5 толгой лицензээ оюут ухаан удгийнхын MCS тийм үү? Би өгцөн гэж ярьдаг. Тэн дотор нь та байгаа юм уугүй гэж асуусан. Хариулсангүй. Хэрвээ та өгсөн бол бэлгэлсэн юм уу, зарсан юм уу гэж асуусан. Хариулсангүй. Зарсан бол хэдэн төгрөгөөр зарсан бэ гэж асуулаа. Хариулсангүй. Энэ хариултандаа үг сонсомоор байна. Тэгээд та бол Монгол улсын ерөнхий сайд шүү дээ. Өнөөдөр болоогүй 3 жил хагас болж байгаа. Энэ бүгдийг та өнөөдөр ярихгүй ш хийчгээд хийсэн ажиллагаа тайлан тавих ёстой хүн. Тэгээс миний асуулт тодорхой хариулж өгнө. Хүнд оромжлохгүй ш. Тийм учраас тэр үгээ бас хамжаарахтай яриарай. Хоёрдугаарх нь та бүхэн одоо миний хувийн асуудлыг сольж байгаа бол ном журмаар нь танилцаад авах боломж танд байгаа. Надад Монгол улсын хуулийг зөрчсөн асуудал ерөөсөө байдаггүй. Та бүхэн харж байвал
Монгол улсын ерөнхий сайд хүн шүү дээ. Тэгтэл ингээ бүр хоолойн чичрээд байж чадаад бүр хэлэх үг байхгүй. Нэг гинт хүн гэлбэлцэн гэдэг шиг хулгайлаад авчихсан үнийг юм чийдэг хэлэх үг байхгүй. 5 толгой гэдэг том ордыг гадныханд өгчихгүйгээр 10 гаруй жил хадгалж хагаад зарим нэг нөхдүүд шиг тэндээс хүрзээр нэм үү хулгаагаар нэм үү татвараа төлөхгүйгээр нүүрс зөөхгүйгээр лицензийг нь хэн нэгэн хүнд худалдахгүйгээр гадна дотны зөндөө хүмүүс ярьж ирсэн. Энд бол тэр мэдээллийг ярьдаг хүмүүс их олон сууж байгаа. Хүрз нүүрс авахгүйгээр лицензийг нь гадныханд алдахгүйгээр би нэг үгэнд хэлж ирсэн. Нэг охиноо нэг хадамд гаргах гэж байгаа аав шиг нэг дарсаар агаад монголчуудынхаа гарт авч үлдсэн юм аа. Сүү Батуулд гэдэг хүн энэ 5 толгойн орд газрыг хулгайлж чад ганцаараа эзэмшээд ингээ явахаар бас өөрөө сүүлд нь одоо тэр нэг лайл анчгийг нь даахгүй гэсэн ч юм уу эсвэл айж болгоомжсон ч юм уу яг тэр 2004 онд энэ орд дээр нэлээд хэдэн одоо эзэмшигчийг оруулсан байдаг. За 2004 оны улсын хурлын сонгуульд болохоор ардчилсан нам 34 хүний суудал авсан. За Монгол ардын ховсголт нам 36 хүний суудал авсан. Нэг үгээр хэлбэл аль нь ч олон хууч чадаагүй учраас зайлшгүй эсвэтийн засгийн газарт бий болох шаардлагатай болсон. За тэгээ энэхүү эсвэтийн засгийн газрын ерхий сайдаар нь одоо цахиагийн элбүүдэрж гэдэг хүн томилогдсон. За элбүүдэрж томилогдонгуудаа болохоор энэ 5 толгойн одоо усын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь олж их тогтоосон. Ард түмний өмч байх учраас 5 толгойн орд газрыг одоо буцаагаад энэ алдагдсан хулгайлагчдыг төрдөө эргүүлэн авахын оронд яг нөө ивсч чад хулгайлах ажлаа хийсэн байдгаа. За тэгэхээр энэ саяхан одоо энэ бидэнд ил болсон энэ байрны дээрээс одоо харагдаж байна л да. Энэ 5 толгойн орд газар дээр яг ямар хулгайч нар орж ирээд ингээд хуваагаад эзэмшчих вэ? Сүү Баталтаас гадна хэн эзэмшчих вэ гэхээр за эхлээд та нар энэ ашиг нотомлын тусгай зөвшөөр шийдвэрлэх гэрээ гэдгийг хараарай. Эний 1-2 дээр нь 5 толгойн нүүрсний орд газар нь усын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон. Бүр яг өөрсдөө үлэн зөвшөөрсөн усын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон. Стратегийн ач холбогдол бүхий ашиг нотомлын орд тул ашиг нотомлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-4 зааснаар одоо хувийн өмчит хуулийн этгээжтэй хамтран ашиглахад төрийн оролцооны хувь хэмжээг 86%-аар тогтооё гэд. За тэгээд 86%-аар тогтооё. 14%-ийг нь болохоор одоо тэр энерги ресурс өгөө гэдэг энэ одоо энэ гэрээний төслийг энэ баярын засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгчихсөн энэ эрхийг. Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэл 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр өгчихсөн. 5 толгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар энержи ресурс компанитай байгуулах гэрээнд гаруус зурх тухай гэдэг. Тэгээд энэ эрхийг нь болохоор тухайн үедээ одоо энержи ресурсээс одоо нэг алдсан байгаа тэр одоо тэр 100% алдсан байгаа 5 толгойн орд газрыг буцаа одоо өөрөөхөө нэг буцаа авахтаа урд хилжил хийдэг тий. Хилчлээ болонгуудаа энэ зурх хэрэг нь тухайн үеийн үйлдвэр худалдааны сайд наранхуу даалгаваа гэдэг. Тэгээд энэ тэмдэглэл гэдэг нь болохоор яг зүгээр мэдээж чиглэл өгч болно. Засгийн газрын хуралдааны үеэр хилдэж чад за энэ асуудлыг ингэж чиглэлж болдог болохоос биш. Яг энэ нөгөө заавал одоо бэлгэдэг шинжтэй тийм эрх зүйн акт болдоггүй. Ер нь засгийн газраас болохоор тогтоол гарна. Энэ стратегийн ач холбогдолтой ортой холбоотой асуудлыг бол эхлээд улсын хурлаар хилцэж улсын хурл тогтоол гарах ёстой байсан. Дараачаар нь засгийн газрын тогтоол гарах ёстой байсан. За энэ хоёр тогтоол дээр үндэслэж энэ тогтоолыг үндэслэж энэ энержи ресурстэй холбоотой асуудлыг одоо гэрээнд гаргах зарах асуудал яригдах ёстой байл. Бүр ингээд одоо хуулийг уландаа гიშгээд нөгөө улсын хурлаад аваад засгийн газраа аваад зүгээр тэмдэглэлийн эрх өгөөд энэ хулгайг хийчихсэн байдаг юм аа. За энэхүү энэ ашиг толтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх энэ гэрээнд нь хэн одоо гараа усгаж урсан бэ гэхээр MCS хойлдон ковчод компанийг төлөөлж одоо од жаргал өөрөөр хэлбэл одоо үүний төлөөний арт нь болохоор илбүүдэрж байгаа гэж ярьдаг. За дараачаар нь болохоор Petrovsk компани төлөөлөл өдөртөх зөвлөлийн дарга оюун гэрэл. За оюун гэрлийн арт байдаг одоо тэр байгаа хүн болохоор Санжийн Баяр одоо ерөнхийдөө асан гэж бас ярьдаг. За энэ Шунхлаа групп компанийн ерөнхий захирал Бат сайхан.
За мэдээж энэ хүний ард болохоор Гаваа хүүгийн Батхүү буюу тухайн үед одоо Арчис намдаа маш нэр хүлээтэй хүчтэй байсан. Одоо Батхүү ахсан энэ арт нээсэн Арчис намын одоо. За тэгээд Монис компани гүйцэтгэх захирал Чулуунбаатар. За үүний ард болохоор нөгөө Сүхбаатарын Батулч юм байдаг гэж ярьдаг. За тэгээд энэ Тэнгэрийн цаг гэдэг энэ компани гүйцэтгэх захирал Ганвай гэж байна. Энэ Тэнгэрийн цагийн энэ Ганвай хэн бэ гэхээр саяхан талигаач болсон Монгол улсын анхны ерөнхийлөгч Унсалмаагийн Очир Батын одоо хөргөн жилүү хин жил ямар ч байсан нэг тийм төлөөний хүн байсан. Ингээд ардчсан намаас 3, ардын одоо ховсголт намаас 3 ингээд нефтийн засгийн газрын яг 9-3 багтж байгаа л энэ 5 толгойн орд газрыг одоо тодорхой хувийг нь одоо хувьд үн төлбөргүй өгөх ажлыг нь хийхэд оролцсон байдаг юм байлээ. За тэгээ явцын дунд EMC энэ энержи ресурс компани энэ 6 энэ хувьцаачны компани бүх хувьцааг нь бол EMCS компанийн бүгдийг нь одоо худалдаж авсан. За тэгээд ингээд энэ 5 толгойн орд газрыг одоо улс төрийн намын 3 нам төлөөлөх ингээ бизнес бүлэглэлийнхэнтэй хуваагаад эвсэд идэвч гэнэ гэдэг асуудал болохоор тухайн үед одоо ерөнхийдөө ярилцсан намрын инх хоёрын сонирхол очсон. Мэдээж тэр ч одоо төрийн ирэх барьж байгаа хамгийн дээд албан тушаалд энэ мэдээлэл очтгүй л яг хөө. Тэгээд инх хоёр одоо тухайн үед одоо болж исэн нюанс моментийг бас өмнө нь хэвлэлд одоо маш дэлгэрэнгүй ярьж байсныг та бүхэнд эргэн сануулъя. Энэ 5 ордын асуудлыг бол ингээд судлаад үзэхэд бол одоо Сүбатул гээд ерөнхийдөө ажиллаж исэн тэр нөхөр маань одоо лицензийг аваад эзэмшижсэн. Тэгээд би Батултай уулзаад энэ одоо юу лиценз юм яагаад ингэж явсан гэхээр яхав тэр үед хуулийн тийм байсан. Тэгээд гадныхаа авч ягаад одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна. Их хол юм байна, дид утас муу хөгжсөн юм байна, усны нөөц буутай юм байна. Гэх зэрэгээс шалтгаалаад одоо ашиггүй төсөл гэж үзээд ингээд буцаасан. Тэгээд би бас авцсан байгаамаа гэж. Тэгтээ ингэж хэлж байгаа. Тэгээд энийг бол тэгтээ би ганцаараа барахгүй тийм учраас бол хэрүүл маргаангүй шийдэе гэж. За хэрүүл маргаангүй шийдэх гэж юу гэсэн үг юм бэ гэхээр яг одоо ингээд улс төрийн бүлэглүүдэд бас ашиг сонирхлын тусах хэл даа гэж. За тэгээд чи яаж байгаа шүү. Би тэгээд тодорхой хүмүүстэй ярьж байгаа, хийж байгаа, орцсон байна. За ямар за бадамжраа энэ холдыг төлөөлж орцсон байна. За ингээд элбэдэрж тэр үед ерөнхий сайдаас сүлд ирэх гэж байсан. Элбэдэрж орцсон байна. За баяр орцсон байна. Сүлд энэ чинь энэ яриач хэдэд дахин болж би зөв товчилж ярьж байгаа. Ингээд та ор л доо. За тэгээд дээр нь одоо бусад хүмүүс ингээд орцсон байна. Яг энэ чинь бүгдээр нэг юм хариуцж байгаа. Шил одоо Монгол ардын хувьсалт нам дээр ямар нэг асуудал гарахад бол бадамжны элбэд энэ холтойгоо хариуцж байгаа гэмтэй. Арчис намыг одоо тэгж хариуцж байгаа гэмтэй. Их тэхгүйгээр ингэж явахгүй юм байна гэж. Тэгэхээр би за яг ингээд энэ арга чинь тэгээ зөв үү буруу юу? Тэ энэ чинь зөв биш баха. Энэ асуудлыг одоо ингэж хэдэн хүмүүс хувьд хийж байгаа маягаар ингэж шийдэх нь буруу байх. За та бүхэн сонслоо хэн яаж оролцож байсан. Дараа та ч гэсэн ороод ирэлтэй гэдээ бүр увайгүй байгаас тийм Сүхбаатарын Батулд. Гихмичлэнгээр ийм увайгүй байдлаар 5 толгойн бүлэг орд маань тэр чигээрээ ингээд алдагдчихснаа бодоо буцаад ямар ч л байсан нэг 96% нь бол Монголын төрөд ирсэн. Ерөнхийдөө баярын үед бол энэ хилцээр явагдаад тэгээд 4-5% нь хувийн компани дээр үлдээд 95-аас 96% нь бол одоо төрөд буцаж ирсэн. Тэгээд тэр 5% нь аваад сүүлд нь Хонконгийн зах зээл дээр бирж дээр гарахад бол тэр хилдэрхий гэдэг байгаа тэр 5% нь бол 4.5 миллиард доллар болсон байхгүй юу? За тэгэхээр тэр 96% тэр 4% нь одоо тэр ухаан удагд ганцхан орд байгаа гэж ярьж байгаа боловч тэр чинь өөрөө одоо ямар өндөр дүнтэй болохоор та бүхэн сая сонслоо. Тэгвэл энэ бол багасгсан дүн. Ерөнхийдөө бол ухаан удгийн тэр орд газар нь байгаа тэр нүүрс нь болохоор хамгийн дээд зэргийн чанартай дандаа коксч нүүрсэн байдаг. Энэ 5 толгой орд газар чинь нийтдээ 6.4 тэрбум тонн нүүрстэй боловч тэрний 2 тэрбум кокс чанартай гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 460 гэдэг чинь буюу 25%-ийг нь тэр кокс одоо хамгийн сайн чанартай нүүрсний 25%-ийн дангаараа ухаан удагт байсан. Нийт нөөц нь 460 сая тонн. Тэгээ энэ ордыг 30 жилийн хугацаанд одоо олборлохноос 30 жилийн дараах нөөц нь бол дуусах ийм орд байна. 30 жилийн хугацаанд ашиглахад 132 их 80 төгрөгийн ашгийг олно гэдэг одоо олох байсан гэдэг тооцоол яриа одоо сүүлийн одоо сайтаар одоо гараад байгаа.
За Улсын их хурлын гишүүн Батнайрны одоо ярилцлагатай тооцоолол болохоор 132 их найдын одоо ашиг өгөөжийг өгөх нь орд юм. Ямар ч үн төлбөргүйгээр одоо Energy Resource компани буюу одоо EMCC-ийн аваад ингээ ашиглаад төлмөд байна гэдэг зүйл яригдчихсан. Энэ 132 их найдыг нь би одоо Монгол улсынхаа 3,500,000 хүнд хуваагаад үзлээ л дээ. Тэгэхэд нэг хүнд 37,714,285 төгрөг ногдох үз тийм их мөнгө байна. Одоо бараг 40 сая гэсэн үг байна нэг хүнд ногдох өгөөж нь. Ганцхан тэр ухаан одны өгөөж. Тэгэхээр 5 ам бүлтэй айл тэгээд чинь бараг л нэг 190 орчим сая төгрөгийн ногдлошод ногдох үз тийм их хэмжээний өгөөжийг ганцхан компани ингээд үн төлбөргүйгээр авчаад ингээд талхиад ашиг нүчээ сууж байгаа нь одоо шудраг бас муу юм уу биш юм. Одоо сүүлийн үед энэ одоо залуучууд улсын хурлын гишүүд энэ алдагдсан энэ ухаан хотын орд газраа EMCS компаниас ядаж 34% нь буцааж аваад энэ үндэсний баялагын санаа нийлүүлье. Ганцхан компани, ганцхан эзэмшигч буюу од жаргалнаар баяжих биш. Монголын ард түмэн өөрийнхөө одоо алдагдсан мөнгөө их тодорхой хувьас үр өгөөж нь хүртэх ёстой гэдэг асуудал яригдж эхэлж байна. Дээрээс нэмээд энэ орчтой холбоотойгоор нээлттэй сонсголт хийя. Ер нь энэ 5 толгойн орд газрын анхны үйлчлүүлжээс ахуулаад Монголын төр яаж ажилласан, ямар их хөрөнгө гаргасан, ямар их судалгааны ажил хийсэн, ямар их одоо хөрөнгө мөнгө зарцуулсан нийтэд энэ орд бий болсон билээ. Энэ бүх түүхийг гаргая. Тэгээд энэ сайхан том баялагын маань энэ хэн хэрхэн яаж хулгайлж дамжуулан зарсан бүх асуудлыг нээлттэй сонсголтоор ил болгоод улмаар бас энэ дахин одоо хилцэлд орж 34% нь үндэсний баялагын сандаа шилжүүлж авъя гэдэг асуудлыг бол ярьж байгаа нь маш зөв зүйтэй хэмээн миний хувьд бол үзэж байгаа юм аа. Тэгээ энэ ажил нэн яаралтай ажил хэрэг болоосоо билээ. Монголын ард түмний алдагдсан хөрөнгө буцаж бас ирээсэй билээ.